Сайн бацхан үзэгчдээ Start Louise насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран эцэгчүүдэд зориулсан теле сургалтыг зохион байгуулж байгаа. Хүүхдийн хөгжлийн талаар ярилцахаар манай багш Бачаргал ирсэн байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн багш байгаа. Хүүхдийн хөгжлийн талаар хоёлаа ярилцахаар сэдв сонгосон байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүүхдийн хөгжил гэдэг зүйл маань яг юг хэлээд байгаа юм бэ гэдгээс эхлэе те. За сайн бацхан юуны өмнө эцэгчүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн хөгжил гэдэг бол хүүхдийн хөгжлийг бие бэлдар, танин мэдхүй, нийгэмшгүй гэсэн гурван хүрээнд авч үздэг байгаа. Хүүхэд өсөж хөгжиж явцдаа бол тооны гэхээсээ илүүтэй тийм ээ одоо чанарын хувьд хувьсан өөрчлөгдөж байдаг. За хүүхэд тодорхой одоо насныхаа түвшинд бол тодорхой хөгжлийн үе шатуудыг дамждаг байгаа. Энэ хөгжлийн үе шат бүр нь бол өмнөх шат нь хөгжлийн үе шат бүр нь тийм ээ өмнөх шат нь дараагийн шатнаас чанарын хувьд одоо ялгарч байдаг. Тэгэхээр бас нөгөө үе шат гэдээ ярихаар насны хувьд бас өөр байгаад байгаа. Түрүүн би ярьсандээ би бэлдар танин мэдхүй нийгэмшгүй хөгжлийн хүрээнд авч үздэг гэсэн. За тэгвэл нийгэмшгүй хөгжлийн хүрээнд авч үзэж байгаагийн нэг гол зүйл нь бол юу гэхээр зам төлөв сэтгэлийн хөдөлгөөн харилцаа гэсэн энэ гурван хүрээнд авч үздэг. За тэгэхээр энэ дээр би илүү төлхөө одоо тогтож ярих гэж бодож байна. Учир нь юу гэхээр хөгжлийн үе шат болгонд бол харилцааны чанар бол харилцан адилгүй өөр байдаг. Тухайлбал 0-1 хүртэлх наснда хүүхэд өөрөө дохио зангаа тийм ээ үйл хөдлөлөөрөө бусадтай харилцаж сэтгэлийн хөдөлгөөнт харилцаа зохилж байдаг бол 1-3 хүртэлх наснда хүүхэд эд юмстай харилцах одоо харилцаагаар одоо энэ үйл ажиллагаа зохилдог. Хүүхэд үг яриагаар өөрийгөө илэрхийлэх, бусдад одоо ганц 1-2 үгээр одоо өөрийгөө илэрхийл сурах гэдэг үгийн одоо хэл яриаг одоо эзэмшиж эхэлдэг юм чухал үе байдаг. 3-6 хүртэлх нас гэдэг бол энэ наснда хүүхэд хүмүүсийн харилцааны хамгийн одоо гол чухал зүйлүүдийг болох зүйлсийг одоо эзэмшиж эхэлж байдаг. Өөрөөр хэлбэл энэ насны хүүхдүүд нь бусдад нөхөрцөг одоо харилцаж эхэлдэг. За мөн одоо найрсаг бус одоо харилцааг одоо ойлгож эхэлдэг юм байдаг. Хүүхэд маань нийгэмшгүй гэхээр бас нийгэм гэдэг нөгөө нэг агуулга маань нэлийн том сэдв шүү дээ. Тэгэхээр яг хүүхэд яг нийгэмшгийн тулд мэдээж хэрэг гэр бүлийн орчинд бас байгаад байгаа. Тэгэхээр яг энэ ялгааг тайлбарлавал. За хүүхдийн амьдралын эхний жил бол тархины хөгжил маш хурдтай явдаг энэ үе байдаг. За энэ үед энэ тархины хөгжлийг маш сайн дэмждэг орчин бол мэдээж гэр бүлийн орчин байгаа. Гэр бүлийн эргэн тойронд байгаа хүмүүсийн одоо гишүүдийн харилцаа бол хүүхдийн хөгжилд бол маш чухал нөлөө үзүүлдэг байгаа. За хүүхдийн хөгжилд энэ тэр ялангуяа тархины хөгжилд одоо эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хүүхдэд үзүүлж байгаа асаргаа суулгаа гэдэг бол энэ хүүхдийн бие бэлдар, танин мэдхүй нийгэмшгүй хөгжилд бол чухал гол үүргийг бол гүйцэтгэж байдаг. За энэ утгаараа бол насанд хүрэхчид тийм ээ хүүхдтэйгээ хэр их ярьж байна, хэрхэн харилцаж байна, хүүхдэд үзүүлж байгаа асаргаа суулгаа хэр зэрэг байна вэ гэдэг бол гол чухал үзүүлэлт бол болж өгдөгөө. За хүүхдийн тархины хөгжлийн 90% бол 5 хүртэлх наснда бүрлддэг бол үлдсэн 10% нь 5-аас хойш наснд одоо бүрлдэж бий болдог гэдгийг бол эрдэмтэд бол авч үзсэн байдаг. За мөн одоо түрүүн би ярьсан харилцаа бол зөвхөн харилцааны орчинд бий болгоод зогсохгүй хүүхдийн тархины одоо тэр нейрон холбоосуудыг одоо үүсгэж идэг юм чухал зүйл байдаг. Тэгэхээр яг нөгөө тархины хөгжил гэдгээс гадна хамгийн чухал зүйл бол гэр бүлийн орчин гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр яг эцэг эхчүүд маань гэр бүлийн орчиндөө хүүхдээ одоо яг тэр хөгжлийнх нь үе шатуудад ямар өөр одоо арга замаар гэдэг юм уу те яг юу шаардлагатай байдгийг эцэг эхчүүд яг юу гаргах ёстой байдгийг хүүхдэд зориулаад байнгын идэвхтэй эрэг харилцаа гэдэг бол маш чухал нөлөөтэй байдаг. За мөн дээрэс нь одоо тохирсон дэмжлэгт орчин гэдэг бол маш чухал. За мөн цогцтой хоолт хичээл хүүхдийн хөгжлийг бол бас дэмжиж өгдөг нэг гол зүйл байдаг. Гэр бүл бол хүүхдийн хамгийн анхны одоо анхдагч одоо багш байж байгаа. Тиймээс одоо хүүхдийг өөрөөр нь хөгжөхөд нь бол эцэг их маш сайн туслах хэрэгтэй юм аа. За өөрөөр нь хөгжөхөд нь туслахын тулд дараах одоо хэдэн зүйлүүдийг эцэг эхчүүд одоо санаж явах хэрэгтэй. Нэгдүгээрт бол хүүхдтэйгээ зөв харилцах, хайраа хүүхдэд одоо зөв илэрхийлэх, мөн одоо хүүхдэд тохирсон одоо хариуцлагыг одоо өөрөөлөх тийм ээ одоо хүлээлгэх, за мөн одоо хүүхдэд үлгэр дуурайл болох, хүүхдийг магтах, хүүхдтэйгээ одоо цагийг хамт өнгөрөөх, тийм ээ сэтгэл хөдлөлийн чадамжийг бий болгох нь одоо маш чухал юм. За эдгээрийг би та бүхэн бас жоохон дэлгэрүүлж ярих гэж бодож байна. За өөрөөр хэлбэл зөв харилцаа гэдэг бол хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд хамгийн одоо анхны алхам бол чанартай зөв харилцах тухайн асуудал юм. Чанартай зөв харилцснаар хүүхэд эцэг эхчүүд хоорондоо хэр их дотнос нь төдий чинээгээрээ бол яг нь хүүхэд альва өөрт одоо ирээдүйд тулгарах асуудал бэрхшээлээ ээж автагаа одоо хуваалцдаг юм иргэн болж одоо төлөвшдөг байж байгаа тийм ээ. За хайраа илэрхийлнэ гэж ярьж байгаа. За зарим эцэг эхчүүд бас ярьдаг тийм ээ хүүхдийг одоо
одоо хайр нь дотроо хална гадна гэж ярьдаг те. За хүүхдийг хит их одоо хайрлах нь одоо бас хүүхдийг эрх дураар нь болгох юм бас зүйл болдгоо гэж ярьдаг. Гэтэл хүүхдийг эр их одоо хайрлна төдий чинээгээр одоо хүүхэд бол яг нь өөртөө итгэлтэй одоо бусдыг одоо бас хайрладаг, бусдыг одоо ойлгодог одоо хүн болж өсдөг шүү дээ тийм ээ. За тэгээ хүний одоо гол хэрэгцээ байдаг хайрлуулах тийм ээ. За мөн үнэт зүйлээ мэдрэх гэсэн юм гол хэрэгцээнүүд энэ үед одоо хайраа зөв илэрхийлснээр одоо яг нь хөгждөг, бий болж эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл хайр мэдрээгүй тийм ээ, хайр мэдрээгүй өссөн хүүхэд бол ерөөсөө эрүүл сарвал өсөж торин чадахгүй маа гэж ингэж үздэг. Тийм учраас хүүхдүүдтэй эцэгчүүд нь зөв одоо илэрхийлэх хэрэгтэй юм аа гэж хэлмээр байна. За дараагийн нэг зүйл юу гэхээр хариуцлага хүлээлгэх тухай асуудал байна. За хүүхдтэй хэрхэн яаж хариуцлагыг хүлээлгэх юм бэ гэхээр хүүхдийн тодорхой сая түрүү ярьсан тийм ээ, хөгжлийн үе шат болгон дээр нь тохирсон насныхны онцлогт нь болон хөгжлийнхний онцлогт нь тохирсон одоо ажил одоо үүргийг хариуцлагыг одоо хүлээлгэх нь одоо маш чухал байдаг юм аа. Өөрөөр хэлбэл хүүхдийг давж чадах тийм хариуцлагыг хүлээлгэснээр хүүхэд ирээдүйд өөр тулгарсан асуудлыг даван туулах тийм сэтгэл зүйн одоо зөв одоо төлөвшөлт бий болж эхэлдэг гэж үздэг. Сүүлийн үед нөгөө хүүхдүүдэд аяг тавг угаалахаас эсвэл ер нь яг ингээд өөрийнх нь хийж чадах юмнуудыг бас хийх чиглэлд амар дэмжлэгтэй байгаад байгаа юм шиг бас харагдаад байна л да. Багш нар бас яг тэрийг зөвлөж байгаа бах тийм. Гэртээ ядаж аяг тавгаа угаагаарай. Одоо чи тэдэн нас хүрлээ тий. Одоо манай хүүхд бол 3 дугаар анги байхгүй 8 настай. Тэгээд яг багш нь бол нэг тийм даалгавар гэсэн байхгүй. Гэртээ чи аягаа угаагаад тэгээд аягаа угаасан зураг багш руугаа явуулаарай гэдэг юм. Манай хүүхд чи амар урамтай аягаа угаачлаа би өстө манай багш надад яасан. Би ингээд өөрөө аягаа угаадаг болсон шүү дээ гэж ярьж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл хүүхэд маань эхлээд тэрийг одоо хийж чадахгүй байгаа тий. Хийж чадахгүй байгаа. Тэрийг гүйцэтгэж чадахгүй байгаа гэдгийг нь эцэг их төдийлөн мэдэж байгаа ч гэсэн хүүхдтэй тэр одоо чи энийг хийж чаднаа гэдэг юм магтаал зөв одоо магтах, зөв зоригжуулах энэ зүйл нь одоо маш чухал юм аа. Тийм учраас одоо Facebook орчин маш олон зүйлүүд байна. Би хүүхдтэйгээ ийм зүйлийг хийлээ. Жишээлбэл манай хүүхэд гурил зурж сурсан гэдэг тий. Өөрөөр хэлбэл за дээрэс нь одоо юу гэдгийг тоглоомоо хураах, цуг тоглож байгаад одоо тоглоомоо хураах ч гэдэг юм уу тий. За эсвэл одоо таны ярьсан жишээ бас байна. Аяг тавгуугаа хамгийн анхны одоо тэр хүүхдийн хийж болох одоо үүрэг хариуцлагын тухай бол гэсэндээс ярьж болох юм. За дараагийн нэг зүйл болохоор үлгэр дуурайл болох тухай асуудлыг би яриа. За энэ дээр болохоор хүүхэд бол яг л ингээд нөгөө бидний гаргаж байгаа үйл хөдлөл тийм ээ бидний одоо энэ хийж байгаа зүйлүүдийг л ерөөсөө нэлээд олон зүйлүүдийг хүүхэд тэндээс олж харж идэг, сурж идэг. Тийм учраас миний хувьд миний ээж аав гэдэг бол хамгийн мундаг гайхамшигтай хүн гэж бага насны хүүхэд бол бодож идэг тийм. Тэр утгаараа ч гэсэн бага насны хоёр хүүхэд одоо жоохон маргалдах зүйл гарвал одоо юу гэдэг би чамайг аавдаа хэлнэ шүү. Өөрөөр хэлбэл би одоо миний аав хамгийн мундаг гэж ярьдаг тий. Гэтэл одоо юу гэдгийг тэгэхээр тэр бол аав ээж бол гэр бүлийн дотны гишүүд бол хамгийн мундаг чухал хүн гэдэг нь эндээс харагдаж байна. Гэтэл бидний гаргаж байгаа нэг зүйл юу байдаг вэ гэхээр зарим нэгэн зүйл дээр бидний хийж байгаа үйлдэл хэлж байгаа энэ зүйл мань зөрж идэг. Энэ үед хүүхэд бидний хөндлөнгөөс хараад бидний талаарх төсөөлөл яах нь буурж өөрчлөгдөж эхэлж идэг юм зүйл байдаг. Тийм учраас бидний өнөөдрийн хийж байгаа бүх зүйлүүд мань үлгэр дуурайл болдгийм шүү гэдэг эцэгчүүд анхаарах хэрэгтэй. Тэр утгаараа энэ одоо хөл хорионы үед хүүхдтэйгээ ойр байгаа энэ үед эцэгчүүд минь үйл хөдлөлөө үг хэлээ яг нь маш сайн одоо анзаарч харж байгаарай. Эцэгчүүд мандлаг супер юм яриад л идэг. Яг өөрөө болохоор үйл дээр гаргаж чадахгүй болохоор яалтч нөгөө нэг тархинд нь хүүхдүүд ийм зөрчилдөөн үүсээд гахаж хардаг юм шиг байлээ. Тэр батлагдсан. Тухайлбал одоо гэр бүлийнхээ орчинд ээж нь одоо йог хийх те хоол хийхдээ одоо хүүхдээ тусалцуулах за эсвэл одоо гэр бүлийнхаа хүнтэй харилцаж байгаа тэр харилцаанаас хүүхэд тэрийг олж хараад тийм ээ одоо бусад хүмүүстэй хэрхэн яаж харилцах вэ гэдэг энэ зүйлүүдийг үлгэр дуурайл болж авч байдаг. Магтаал гэдэг бол маш чухал байдаг. Бас бага насны хүүхдэд тэр ялангуяа хүүхдийн сайн талыг магтах тусам хүүхэд тэр сайн чанараа улам хөгжүүлэхийг одоо эрмэлзэж эхэлдэг тийм ээ. Та ажиглаад үзээрэй хүүхдээ сахилгагүйтай байна муу гэж хэлхээсээ илүү те хүүхдийнхээ ямар аль нэг сайн талыг нь магтаад тэгээд тэр хүүхдээ ажиглаад харах юм бол тэр чанарууд улам хүүхдэд чинь ингээд тод гялцах болно гэдгийг та бас харж болно тийм ээ. Хүүхдээ зөв магтаж сурах хэрэгтэй юм. Учир нь юу вэ гэхээр бид нар юу ч болоогүй хат миний хүүхэд мундаг шүү. Миний хүүхэд ухаантай шүү гэдэг. Тэр биш хүүхдийнхээ үйлдэл процессыг нь одоо магтаж одоо байх хэрэгтэй юм те. Тухайлбал чи ээжтэй тусалсан маш сайн байлаа. Минийхөө өнөөдөр маш сайн ээжтэй туслалаа тий. За чи өнөөдөр дүүтэйгээ маш одоо сайн харилцлаа гэдэг ч юм уу тий. Магадгүй үед ингээ хоёр хүүхэд хоорондоо муудалцж маргалддаг. За энэ үед нь бол тийм ээ хүүхдээ хэрхэн одоо яаж одоо тэрийг зөвөр ойлгуулад дараа нь тэр зүйлээ засаж байгаа тэр байдлыг нь хэрхэн яаж зөв магтах вэ гэдэг бол бас эцэг эхчүүд анхаарах бас нэгэн зүйл юм аа. Давхраас нөгөө харилцаанд нь л ингээл
чиглүүлэг өгөөд шүү дээ тий яг үнэ. Хүнтэй бас харилцаж сурж ийн тий. Өөрөөр хэлбэл маш одоо Мария Монтессори гэдэг Италийн нэр дэвтэмтэн одоо тийм ээ одоо бага насны хүүхдийг судлаач байдаг. За энэ хүн бол юу ч хэлсэн бэ? Чадвар магтаалаас ихтэй гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл сайн чадварыг хүүхдтэй суулгая гэж бодвол та тэр чадварыг л магтах хэрэгтэй юм аа тийм ээ. Ялангуяа хүүхдийг одоо магтан сайшиж байх хэрэгтэй гэж бодвол одоо хүмүүс бол хэлдэг байгаа тийм. За хүүхдтэйгээ цагийг хамт өнгөрөх тухайн асуудал одоо маш чухлаа. Яг одоо бол эцэг эхчүүд маш чухал байж байгаа тийм. Их урт цагийг хамт өнгөрөөж байгаа шүү дээ. За магадгүй одоо ихэнх одоо ажлын байрууд одоо гэрээсээ ажиллаа хийх болчиход байна шүү дээ. За энэ үед одоо магадгүй маш олон одоо онлайн дээр цагийг одоо эцэг эхчүүд өнгөрөөж байна. За компьютертайгаа харилцаж байна тийм. Компьютер нь одоо компьютер дээр сууж ажиллаа явуулж байна. Гэтэл энэ нэг тодорхой энэ үед хажууд нь яг цуг байгаад байгаа юм шиг мөртлөө тусдаа байгаад байгаа юм мэдрэмжүүдийг бас зарим одоо гэр бүлд одоо энэ зүйлүүд бас бий болоод байна шүү дээ. Энэ үед эцэг эхчүүд яаж хүүхдтэйгээ харилцах хэрэгтэй юм бэ? Яаж хүүхдтэйгээ хамт байх хэрэгтэй юм бэ гэдэг энэ цаг одоо минутыг одоо эцэг эхчүүд минь өөр хүүхдүүдэд гаргаарай гэж хэлмээр байна тийм. Тухайлбал одоо хүүхдтэйгээ ярилцаж байж болж байна. За хүүхдээ сонсох хэрэгтэй. Хамгийн харилцааны хамгийн одоо харилцааг илүү идэвхтэй одоо цааш нь илүү сайхан явуулдаг зүйл юу гэхээр сонсох асуудал байдаг. Тийм учраас би бинийгээ маш сайн сонсох хэрэгтэй. Хүүхдээ сонсох хэрэгтэй тийм. За хүүхдтэйгээ бас хамт ном уншиж болох юм. Толоон тоглож болох юм тийм. За зураг зурж болох юм. За одоо салхилж болох юм. Оролцоотой л хамт байхгүй бол яг үнэхээр яг нөгөө биеэрээ бол хамт байгаад байгаа боловч нөгөө нэг сэтгэл санааны хувьд бол тустай байгаад байгаа болохоор хүүхдүүдэд төдийлөн хамт байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй л байгаа хэл. Яг үнэ. Тийм учраас цагийг хамт өнгөрөөхөд байх нь эцэгчүүд нь маш сайн анхаарах хэрэгтэй. За дараагийн нэг зүйл юу вэ гэж ярихаар EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг зүйлийг бол бас эцэг эхчүүд маань тийм ээ одоо суулгаж өгөх хэрэгтэй. За учир нь юу вэ гэхээр сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг бол сэтгэл хөдлөлөө тохиромжтой нөхцөл зөв зохистойгоор илэрхийлэх тухай асуудал байдаг. Жишээлбэл хүний сэтгэлийн хөдөлгөөн маш олон янз байдаг. Уйлдаг, ууралдаг, одоо баярлдаг тийм. За маш сайхан мэдрэмжүүдээ хүн одоо ингэж тохиромжтой үед тохиромжтой зөвөр одоо илэрхийлэх тухай асуудал юм аа. Хүүхэд гэртээ өөрийгөө хэр сайн чөлөөтэй илэрхийлж одоо чөлөөтэй илэрхийлж өөрийнхөө дотоод мэдрэмжийг зөв сайн одоо илэрхийлж сурна. Төдий чинээ яах нь хүүхэд амжилттай байдаг. Нийгэмдэр одоо ямар чадвартай хүн одоо амжилттай амьдраад байна вэ гэхээр IQ-гийн чадамж буюу тань мэдгүй одоо энэ IQ-гийн чадамжаасаа илүүтэй сэтгэл хөдлөлийн чадамж өндөртэй хүмүүс илүү амжилттай амьдарч байгаа. Тийм учраас эцэг эхчүүд минь одоо хүүхдийнхаа нийгэмшгүй хөгжлийг одоо хангахын тулд яг одоо бидний одоо энэ олдсон байгаа энэ одоо энэ үеийг бид нар боломж гэж хараад хүүхдтэйгээ одоо сайхан харилцаж, зөв одоо харилцаа хандлагаар хандах юм бол хүүхдийн хөгжилд хамгийн эерэг том өөрчлөлтийг авчрах юм нөхцөл болцоо бидэнд одоо бий болж байна. Мэдээж хэрэг тухайн хүүхдийн IQ-гаас илүү одоо EQ гэж хүртэл яриад байгаа шүү дээ. Тэрнээс илүү яг харилцаа хандлага дээр яг төвлөрөх юм бол тэр хүн яг ингээ хүн болж төлөвшөх юм а гэдэг зүйл дээр бас их санал нэгдэх байх эцэг эхчүүд маань тий. Хүрэлцэн ирсэн явдал танд баярлалаа. Баярлалаа.